Намайг Даваа хүүгийн Чулуунбат гэдэг зураач 80-аад оны бүтээгдэхүүн анх үзэсгэлэнгээ үд найрамдах хятад ард улсад гаргаж ирсэн. Ерөнхийдөө байгалийн уран зураг сурсан. Байгаль дээр 10 гаруй жил судалбар хийсэн. Багштайгаа хамтдаа үзэсгэлэн тэнгэр гэдэг нэртэй тэнгэрлэг, тэнгэр заяатай Монгол түмэндээ зориулж байна. Энэ үзэсгэлэн дотор түүхэн зургнууд байна, байгалийн сэтгэвч зураг байна, сюрреалист чиглэлийн зургнууд байна. Тэгээ одоо Монгол хүмүүс арай өөр төвшөнд сэтгэдэг болсон байгаа гэж дотроо найдаж байгаа учраас энэ өнцгөөс нь харж иж байгаа. Монголын уран зургийн үнэлэмж, дэлхийн уран зургийн үнэлэмж хоёр бол адилхан баг шүү. Гадных нь Монгол зураачийн зургийг хараад гайхдаг шүү дээ. Энэ зураг ямар учиртай вэ? Хамгийн цаад санаа бол эхлээд хүн өөрийгөө харьлах хэрэгтэй. Хүн өөртөө хатуурхаад байгаа учраас гэр бүлдээ хатуурхаад байгаа байхгүй. Тэгээд гэр бүлдээ хатуурхаад ангууд буцаад нийгэмд хатуурхаад байгаа байхгүй. Бурхан алдаа уулынхынд онон мөрөнд итгэдэг хөх байхгүй. Энэ чинь өөрөө явсаргаад амар мөрөнд цутгаж байна. Амар мөрийн явсаргаад цаашаа далаа цутгаж байгаа байхгүй. Их нэг байхгүй. Монгол улс чинь дэлхийн их байхгүй. Гадны ирсэн хүмүүс Монгол орны өвсний үнэрийг үнэрлээд дуу алддаг. Нар мандаж чинь те. Бурхан алдаа уулын өрөө байна. Тэгмэд Монгол улсын газрын зураг байна. Монгол улсын газрын зурагны цаанаас нар мандаад дээд хэсэг нь ингээд цацарч байгаа. Ягаад тэгэхээр Монгол улсын мандан бадрах цаг нь болсон юм аа.